Ажилдаа орё. Тэ? Ажилдаа орё. Тэ? Ажилдаа орё. Нэг удаа Итали ресторанаас нэг паста аваад тэг идээ суужсэн чи дотроос нь үгс гараад ирсэн. Жохон дургу өрөөд амьдралдаа анх удаа Google Maps дээр ревю үлдээж ирсэн. Монгол та нар ревю үлдээдгүү. Би сүүлд нөгөө юу орсон? Mom's Touch орсон. Emerald-ийн салбар shit байсан. Тэгээд ревю үлдээсэн. Тэр нь үлдээж байгаарэ. Дараагийн хүмүүс чи харна штэ. Хэдүүлээ яах юм бэ гэхлээр тэр дөрвөн ресторануудаар бүгднгээр нь ороод тэр нэг одоор ревю үлдээсэн хүмүүс үнэн хэлсэн байна уу эсвэл худлаа хэлсэн байна уу гэдгийг бүгдээрээ шалгалт хийх болно. А тэгээ мэдээж эхнийхээ ресторан руу явахаас өмнө хэдүүлээ дүрмтэйгээ танилццгаая. Нэг газар нэг л хоол захиална. Хүмүүсийн үнэлгээ үнэн эсвэл худлыг шалгана. Очсон газар бүрт 5 од үлдээнэ. Эхний газараа ингээд ирлээ. COVID-19-ийн дараа амтлах болон үнэрлэх мэдрэмжээ алдсан болвол энэ газрыг санал болгож байна. Нэг од. Аимшигтай бүдүүлэг эзэнтэй. Бид нар бүр юу захиалах хэлсэн ч үүдээс хаширсан гэж бодчих. Хинд бол дахиж эзэж ирэхгүй. Нэг од. Үнэхээр муу уулчлаагээ. Би орж ирээ сайн байна уу гэж хэлэхэд бүр хариу өгөөгүй гэж боддоо. Райны бичлэг л хийж болоо. байхад хүртэл над руу бүр хараагүй. Зүгээр санаа алдсан. Хоол нь гоё байгаагүй. Битгий энэ дээрээ. Би дахиад хэлэнээрээ битгий энэ дэр. Нэг од. Хей. Är det bara sushi ni har eller? Bara sushi. Bara sushi. Okej. Би энэ саяхан нүүж ирсэн л дээ. Оройн 8:30 үед ороод сайн байна уу танах онгорхоо юу гэж асуудал. Өөдөөсөө ууртаагаар онгорхоо гэж ойрлолтын. Яагаад уурлаад байгааг нь асуусан чинь онгорхоо гэж дахиад өөдөөс ойрлж байна. Энд би дахиж хизээж ирэхгүй. Нэг од. Хэдүүлээ тэгвэл энэ хүн хэр үнэн хэлснийг шалгацгаая. Hur länge har ni öppet idag? Okej. Tack. Үнийг харахад бол Орой 8:30 үед хөнгүү хоолны газар байна гэдэг чинь онгороо цөшин ер нь бол хямдхан лүнтэй юм байна л да. 5 minutes later. Ах миний хоолыг 5 минутын дотор хийчихлээ. окей. Өнөр нь бол айгүй гоё л өнөрч байна. Амар өссөн бол айгүй гоё өнөрч байна. Яг өссөн баг. Болохоор гоё юм гэдэг юм болов. Яг ч гэсэн надад бол Манай мах идмээр байна гэсэн байгаа л муухай бол санагдахгүй байна. гэж орсон доо. Гэтэ мэдээж би бол энийг идэж барахгүй. Дараагийнхаа газар руу явах хэрэгтэй. Үнэхээр тийм муухай юм бол алга. Super show гэхдээ би нөө сүшиг намсуулаас арай өөрөөс хүмүүс яадаг тэр сүшиг нь бол айгүй их муухай гэж үзсэн байсан. Саран туяаг үуч хүн ингэж утсан байсан. Анх удаага энд идэж үзсэн. Шүнжэнгөө бойлцсон. Өдөр нь бас бойлцсон. Би бүр 3 хоног дараалаад бойлжлоо. Миний бодлоор хоолнууд нь муудсан байсан баха. Нэг од. Айгүй сонин газар. Ажилчид нь яг зан хаашийн асуудалтай байхаа. Энүүгээр төгөөрөөгөр тэгэл ууртаа яваад л байна. Энд битгий ирээ. Хоолн зүгээс тийм гоё биш. Нэг од. Йоо. Шүшин дээр яагаад чихэр цацсан юм бэ? Нэг од. Нэр тийм байдаг шүү. Hej, hur länge har ni haft? Halv 10. Ja, Okej. ska jag äta? Ja, jag ska äta. Kaffe? Ja, äta här. Okej. Ja, Precis. jag måste säga. Vänta. Kom. Okej. 259, ni får inte de två. Bara den här sidan. Så man kommer göra barbecue, sen sushi och varmrätt. 259. Okej. Dricka? Яг энэ асуулт надад нэг хүний шүүмжлэл санаанд орсон. Тэр хүний шүүмжлэгийг хамтдаа харцгаая. За ерөнхийдөө айгүй урт шүүмжлэн тэгэхээр шууд тодорхой хэлчихэ. Манай 11 настай охин захирлаас нь очиод өөрийнхөө захиалсан пепсиг асуусан чи өөдөөс нь ууралсан гинэ. Айгүй ойрлоод. Тэгээ над руу ойрлох нь бүгдээрээ харъя те. Har ni Pepsi? Ja, vi får ha Pepsi. Det är Ja, vi har burk.
За тэгээ төлбөрөө төлчихсэн чи энэ хүний ревю санаанд орсон л доо. Бүдүүлэг ажилчтай мөнгөө төлчөөд байхад баримт өгөөгүй. Хоолоо дуусах байхад миний тавыг аваа явчихтий. Гомдлох гэсэн чи харин намайг дэндүү хийцэн гэж авд юм да. Би энд дахиж ирэхгүй за. Нэг бод. Yes. Itu, Arigato. itu kan. Ah? Dah ini dah. Det var gott. Dumpling salad. Буфе юм байна. Ja. Och lite mer. Okej. Ja, mycket fint. Okej. Det är väldigt Det är lugnt. Jag ska testa de andra också. Ja, tack. Ja, tack. Энэ биш тий 4 дахь удаага үзэж байна. Why? Яг одоо үзэж байгааг л болж байна. Өмнө нь яагаад 2 дахь болон 3 дахь удаага үзсэн? За хоолнуудаа яамч үзээ ямар аа юм хэлээ те. Энэ бол старжаагүй юмсан. Таны буфе хоолн дуртай юу? Би бол нэг буфе хоолнд амар дурггүй. Жохон мяа санагдав. Яг ч юм ингээл амар их хэмжээгээр нэг доор хийгээл тэгээд амар удаа байлгадаг болохоор ч юм. Буфе хоолнд янзаа дуртай вэ гэхээр орой юу чи 8-аас хойш буфе хоолно 50% өндөрдөг. Тэр үед гоё. Өчигдрийн газар маань хаалттай байсан болохоор би өнөөдөр 3 дахь газараа яг ижлэхэн пиццаны газар сонгосон. Тэгээ тэр газараа ирсэн байна. Тэгээ орхоос өмнө яд гэсэн ревю тэгээ танилцъя. Эхний ревю бол хэрв та хөлний фетиштэй бол энэ газрын пиццаг санал болгож байна. Нэг бод. Яагаад? Пастанд бүр үнэн шийдэх юм байсан. Бараг илүү лазаны шиг л харагдажсэн дөө. Давч шинжүү бол байхгүй. Ямар ч амтгүй. Захиалсан пиццаны салаад нь хуурай тэгээ дээрээс мөр хачин өнөртэй байсан. Хүргэлтийн залуу нь бол яг найрсаг байсан л да. Гэхдээ бусдаар бол хоолн зүгээр хөл шиг л амтагдчихсэн. Нэг бод. Энэ Эрик гэ залуу айгүй мэдрэмжтэй нэг шүүмж битсэн байсан шүү. Новш гэж. Нэг бод. Tjena. Jag tar en Oscar. Yes. Tackar. Ja, precis. Tackar. Хөлний амт юм би түлэнэ. Хана ингээ хөлийн хоороо хүүхдгөө. Хөхүүлч байсан гэж дария бичиж байна. Би боydаагийнхыг гөхмөр. Oh my god. Гарч хол амсида. Би дарияхыг өгчээсэн л. Хоолын амтлагад бол бас тэгээ үнэрлэхэд бол ямар ч тийм хөл мөл бол ердөөс үнэрдэггүй. Хөл мөл бол хамтдаггүй. Би үл амсчихсан юм биш л те. Үнэрчжсэн гэхдээ. Тийм хөл мөл шиг юм бол үнэрдэггүй байна. Hole is good boys. Байдаг л нэг тийм л бий цаа. Шалгалт хийх цаг эхэллээ. Эднийх биш те. Миний дугаарыг яаж гэдгийг мэдэхгүй ч олоод авцсан байгаа байхгүй юу? Тэгээ бүр өдөр болгон над руу мессеж реклам явуулаад байгаа гэж боддоо. Би эднийд хоол идэж үзээгүй. Бүр ийм газар байдаг гэдгийг ч дуулаагүй заяа. Дугаарыг блоклоод авах хүртэл мессеж явуулаад байгаа юм да. Нэг од. Надад ингээ моби нэтээс ингээ мессеж ирээд байгаа байхгүй новшиж. Тэ? Өөр юу ирж байна гүлэг. Холланд банк. Энэ бол миний TPS юм байна.
Har ni sms erbjudande? Sms? Ser du? Din telefonnummer är här registrerat. Ge mig ditt nummer, jag kan skicka. Okej. Det här är det. Tack så mycket. Tack. Hej då. Энд банзан ашаатай айлууд байдсан байд. Би анх удаага л банзан ашаатай айлуудыг харж байна. Уг нь бол дандаа юм өвсөн ашаад байдаг байхгүй. За хамгийн сүүлчийн газар ирлээ. Хэдний ревюнд бол амар инээдтэйсэн. Эдний хоолнд байгаа тос орно. Бараг машиныхаа моторын тосыг сольсонч болно. Нэг бод. Бүр арай л их тостой. Соусныхын талан бараг тос байсан баха. Дахиад яг цэлцэгнүүр шиг болцсон байсан. Зүгээр лаадалсан баг. Энэ бол яг үнээр бий баг шиг байна. Зүгээр шууд ийм дэлгүүр наац. Тэр дэлгүүр дотроо зүгээр хоолыг гаргацдаг. Манай нэг интгийг ах байна. Мэдээ үзээ сууж. Хоолны ямархуу болох нь яа гэсэн харъя. Яагаад тань май трипинг? Chicken masala. Med naanbröd. Hur mycket? Намайг гараа түлээж игнэ. 175 крон төллөө. Энтхийг хоолнд бол стандарт үнэлтэй. Тэгтэл сууж идэж болдоггүй зүгээр нь авч явахаар захиалж байгаа гэхэд миний хувьд бол бас жоохон үнэтэй санагдлаа. Хоол чи 15 минут болж иж болно гэдэг чи тэгэхээр тэгэл окей гэж гараад ирлээ. Яг ингээд энэ чинь манай энтхийг хоолоо иж. Тэнгүүт яг энэ талтанд бас нэг пицца авахгүй жижигхэн. Бас нэг дэлгүүртэй. Ларж шүү. Tack, hej då. Миний бодож ирсэн шиг тийм амар тусвал алга. Окей. Энэ бол гараар хийсэн наанбред биш үү? Абсолютно. Эцэст нь хэлэхэд бол энэ бичлэгийн гол зорилго нь энэ газруудыг доошоо их гэсэн зүйл огтоосоо биш. Тэм ч болохоор 3 дугаар дөрөв оцсон газар хүртээ 5 од үлдэх байсан юм. Зүгээр л хүмүүсийн шүүмжийг шалгаж үтсэн гэх юм уу да. 5 од for what? Бол ихэнх хүмүүсийн шүүмж худлаа байсан. Эхний газрын хувьд эзэн нь швед хэлэндээ тааруу болохоор хүмүүс муухай харьцаж яана гэж буруу ойлгоод юм шиг санагдсан. Хоёр дахь газрын хувьд бол доторх орчин гоё. Гэхдээ хоолнуудаа хит удаан байлгаа дэмий санагдсан. Гурав дахь газрын хувьд гэх юм бол пиццанд ажгүй байсан. Хүмүүс яагаад хөлний талаар яриад байгааг үрдээс ойлгоогүй. Дөрөв дахь газрын хувьд бол тосгүй хоолтой байсан болохоор машиныхаа моторын тосыг бол сольж чадаагүй. Гэсэн шүүмжүүдээр өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Тэгээд би саяны хэлсэн яг шүүмжүүдээ сэтгэлдүүдээ гэх юм бол Google Maps дээр бүгднийг нь оруулсан байгаа. Ой. Тийм шиг дуусчлаа шүү дээ. 15% нь чам шиг юм шиг дуусталсан гэдэг одоо. Бид нар 15% нь зориулаад би хийж хэлээ. Чам таалагдчихлаа. Bye.